төр одоо энэ эдийн засгийн хүндрэлтэй, эдийн засгийн юм сорилттой ийм үеийг төр одоо өөрөөсөө эхэлж бид одоо урсгал зардал хөрөнгө оруулалтуудаа илүү оновчтой болгох, за төрийн одоо бүтцийг илүү их одоо чадамжтай байдлаар одоо цомогдох, өөрөөр хэлбэл одоо бүтээмжийг нэмэгдүүлэх ийм одоо зорилготойгоор одоо төсвийн болон одоо төрийн захиргааны засгийн газрын бүтэц болон энэ одоо бүрэлдэхүүнүүд дээр өөрчлөлтүүд оруулнаа. 34.1-3 дээр юу гэж байдаг вэ гэхээр төсвийн эрхлэн захирагч нарын хооронд зохицуултын шаардлага үүсвэл төсвийн тодтол хийнэ гэсэн. Ийм одоо хуулийн үндслэлээр засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа учраас тодтол хийн. За үүнийг дагуулад түрүүний миний хэлсэн хэмнэлтийн тодтолыг өргөн барихаар одоо бэлтгэл хангаад өнөөдөр танилцууллаа. Тэгэхээр 2.3 их найдаас 535 тэрбум төгрөг нь бол хөрөнгө оруулалтаас асах нь байна. 1.8 нь бол урсгал зардлаас асагдах нэ. За энэ урсгал зардал дотор бол таны сая асууж байгаа үндэсний хоруудууд болон үүнээс гадна нэлээд хэдэн одоо яамдууд дээр яамны харьяа ариа агентлаг бүтцүүдийн ийм одоо институцүүдийн дээрийг одоо заримыг нь татан буулгах, одоо нийлүүлэх, нэгтгэх ийм процессууд одоо хийгднэ. Хэрэгжүүлэлүүдэд төрийн албан агчны тоог одоо 9%-аар бууруулна. Илүү одоо цомхон, илүү чадамжтай, илүү бүтээмж өндөртөө ийм бүтцтэйгээ цааш нь ажиллана гэсэн байна. За тэгэхээр энийг 9%-аар төрийн албан агчны тоог одоо багасгах энэ процесс бол энэ удаагийн тодтолоор эхэлнэ. Тэгэхээр худалдаа авах ажиллагааг бол эхний хагас жилийн дотор гэрээ хийгдээгүй бол бүтээн байгуулалтын ажил сүүлийн хагас жилийн дотор хийгдэнэ гэдэг бол ер нь л одоо гүйцэтгэлээ бодит байдал дээр худлаа байдаг. Тийм учраас төсвийн эрхлэн захирагч нарыг одоо илүү их хариуцлагажуулах, за дээрээс нь одоо төсөв төлөвлөх явцад одоо бэлтгэл ажлыг бүрэн хангасан ийм хөрөнгө оруулалтуудыг төслүүдийг одоо төсвүүдээр баталж явах ийм зарчмыг одоо хатуу сануулгах, хатуу баримтлах үүднээс энэ бол маш том ийм сайн хөшүүрэг ийм заалт юм байна. За ингээд 5 сарын 31-ний хүлээгээд 5 сарын 31-ээр одоо төсвийн эрхлэн захирагч нараас худалдаа ажиллагааны мэдээг авахад нийтдээ 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээнд гэрээ хийгдээгүй. За тэгэхээр энэ бол шууд 5 сарын 31-нд төрийн хэмнэлтийн тухай хуулиар шууд одоо хэмнэлт болж байна гэсэн үг. За тэгэхээр нөгөө төсвийн одоо орлого дуцнаас болоод үүсч болцсохгүй алдагдал маань олгож олж ийцрүү 2.3 их найд гэсэн ийм судалгаа өрсөн байдлаар гарч байгаа. За тэгэхээр энэ 2.3-ын маань 535 тэрбум төгрөг нь одоо 5 сарын 31-ний төрийн хэмнэлтийн хуулиар аль одоо хуулийн дагуу одоо бий болчихж байна гэсэн үг. Тэгэхээр цаашаа одоо яг төсвийн тодтголоор бид 1.8 их найд төгрөгийн ийм одоо дүнтэй тодтолын шаардлага үүсэж байна гэсэн үг.